Одоо бол бид нар хил нөхцлөөр бүтээгдэхүүнээ зарж байгаа. Уурхайд байгаа терминал, уурхайд байгаа агуулгаас бүтээгдэхүүнээ дуудлага худалдаанд оруулаад тэндээсээ захиалагч руу Ирийн хот руу хүргэж өгч байгаа. Бидний зүгээс юу харж байгаа гэхээр хөрөнгөний бирж дээр гэхээсээ илүүгээр бид нар хилийн гол бомбууд дээр экспортын бүтээгдэхүүний логистикийн төв байгуулад тэр логистикийн төвөөсөө биржээр арилжаж эхлэх юм бол худалдаа авагч нарт илүү таатай орчин бүрдэнд. Яг тэгэхээр одоо бол тээвэрлэлийн асуудал дээр согцоо алдаж байгаа нь байгаа. Спот гэрээгээр бол бид нар 30 хоног дотор бүтээгдэхүүнээ өргөж өстой бол эндээ заримдаа амжихгүй байгаа гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байх нөхцлүүд үүсэж байгаа. Оюутлогын зэс, эрдэнтийн зэс, алтны төрлийн бүтээгдэхүүнүүд бол чанар стандартаа хангаа явчихж байгаа. Бусад тэр төмрийн хөдөр жоншин нь бол биржээр арилжаалахын тулд эхлээд бүтээгдэхүүнийхээ чанарыг олон улсын стандартад нийцсэн байх хэрэгтэй. Тэн дотор агуулгаж байгаа хортой хаягдал, хойлц бүх юм нь стандартад нийцжээж бирж дээр олон улсад альч улс худалдаа авах бүрэн боломж бүрдэн. Тэгэхээр одоогийн төвшөндөө явах юм бол хэрчнээ биржээр гарсан ч гэсэн үнийн хувьд бол харьцангуй бас л хуучин үнээрээ, бага үнээрээ зарагдах нөхцөл бүрдэж байна.